25-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийг танилцуулж байна. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдааныг үндсэн хуулийн цэцгийн дарга Г. Баясгалан даргалагч, үндсэн хуулийн цэцгийн гишүүн Б. Ганбаатар, Ил Үлзий сайхан илтгэгч, О. Мөнх сайхан, Ир Батархчаа нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны нарийн бичгийн даргаар би баяр жаргалыг оролцуулан үндсэн хуулийн цэцгийн хуралдааны танхимд 2025 оны 11-р сарын 24-25-ны өдөр нээлттэй хийв. Дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Ж. Баттуул, Ил Галбаатар, Т. Сумьяазар, Д. Чанцал Дулам, Э. Инрэл, Б. Анх Заяа, Э. Хүрлбаатар, С. Номын Баясгалан, өмгөөлөгч Д. Орсоо, З. Тамир болон Монгол Улсын хурлын итгэмсэн төлөөлөгч Улсын хурлын гишүүн Б. Инх баяр, мөн шинжээчээр хууль зүйн ухааны доктор профессор Д. Солонгоо, хууль зүйн ухааны доктор Дид профессор Б. Тэмүүлэн, сэтгүүлч З. Боргилманаар оролцов. Энэхүү хуралдаанаар эрүүгийн хуулийн 13-14-р зүйлд хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийт тараасан бол ял шийдэхээр заасан нь Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 10 дугаар дүгнэлт нь нийт 37 хуудас, үндслэл хэсэг нь дангаараа 23 хуудас учраас дүгнэлтийн үндслэл хэсгийг товчилж тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгоё. Үндслэл 1. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-17 дахь заалтад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь ардчсан нийгмийн суур үнд зүйл болохыг өргөн агуулгаар баталгаажуулжээ. Энэхүү эрх чөлөө нь итгэл үнэмшил үзэл бодолтой байх, түүнийг үг хэлэх, хэвлэл нийтлэх болон бусад хэлбэрээр чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх, төрийн байгууллагад байгаа мэдээллийг авах зэрэг харилцаа хамаарал бүхий цогц эрхийг өөртөө багтааж байна. Энэхүү эрх чөлөө нь оюуны эрх чөлөө, нээлттэй ил тод байдал, олон ургалч үзэл, иргэдийн оролцооны үндэс болж ардчлалыг бодиттой хэрэгжүүлэх, үннийг танин мэдэх, хувь хүний чөлөө төгжил бие даасан байдлыг баталгаажуулахад ач холбогдолтой юм а. Хэвлэл нийтлэх эрх чөлөө нь ардсан нийгэмд онцгой үр гүйцэтгэдэг учраас үндсэн хууль түүнийг тусгайлан нэрлэж, иргэд төдийгүй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд баталгаатай эдлүүлэх агуулгаар тусгагдсан. Төрийн эрх мэдэл ард түмнээс ураг сурвалжтай тул төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа нь нийтийн хяналтад байх ёстой бөгөөд иргэд энэ төрлийн мэдээлэл хүлээн авч үзэл бодлоо төлөвшүүлэхэд хамгийн үр нөлөөтэй хэрэгслийн нэг нь хэвлэл мэдээлэл байдаг. Цензураас ангид хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь иргэн бүр улс төрийн чөлөөт хилцүүлэгт болон төрийн үйл хэрэгт оролцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон бусад эрхээ баталгаатай илэрхийлэхэд эдлэхэд ач холбогдолтой. Итгэл үнэмшил үзэл бодолтой байх эрх чөлөө нь хувь хүний дотоод мөн чанарыг хамгаалдаг туйлын эрх тул түүнийг ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй. Харин итгэл үнэмшил үзэл бодлыг илэрхийлэх нь гадагш чиглэсэн нийт хамаатай тул үндсэн хууль заасан шаардлагын дагуу ийхүү илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тогтоох боломжтой. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтын халдшгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд хүний нэр төр алдар хүндийг хамгаална. Хүний нэр төр бол хүн болж төрсөн хэн бүхэнд угаас заяасан адил үн цэн бөгөөд туйлын эрхэд тооцогдно. Алдар хүнд бол хувь хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэх гадаад үнэлэмж бөгөөд түүнд хууль бусаар халдахыг хориглоно. Иймд эрүүгийн хуулийн 13-14-р зүйл нь илт худал мэдээлэл тараахыг хориглох замаар хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдахаас хамгаалахад чиглэсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд тогтоосон хязгаарлалт мөн байна. 2. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалт нь үндсэн эрхийн хязгаарлалтад тавих нийтлэг шаардлага болон тухайн эрх чөлөөний мөн чанараас үүдэн гарсан тусгай шаардлагыг давхар хангах ёстой. Эдгээр шаардлага аль нэгийг хангаагүй нь үндсэн эрхийг зөрчсөн гэх үндслэл болно. Эрүүгийн хуулийн 13-14-р зүйл нь эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх зарчим зэрэг нийтлэг шаардлагыг хангаагүй байна. Тус зохицуулалт нь үндсэн эрхийг гагцгүй хуулиар хязгаарлах шалгуурыг хэлбэрийн хувьд хангасан байх боловч эрх зүйн тодорхой байдал нийцээгүй. Улмаар уг гэмт хэргийн хүрээг үндэслэхүүгээр өргөжүүлж олон утгаар хэрэглэх нөхцөлийг бүрдүүлжээ. Учир нь 1. Тус зүйлийн гарчиг болон агуулгад ялгаатай нэр томьёог хэрэглэж ойлголтын зөрүү үүсгэсэн байна. Мөн хүний нэр төр болон алдар хүнд худал мэдээлэл болон илт худал мэдээлэл гэх төстэй нэр томьёог хольж хэрэглэсэн боловч
тэдгээрийг тодорхойлж ялгаагүй байна. Хоёрт, хууль тогтоогч уг гэмт хэргийн объектив талыг илт худал мэдээллийг олон нийт тараасан гэж тодорхойлсон боловч субъектив талыг нь тодорхой заагаагүй бүрхэгдүүлсэн байна. Үүний улмаас тухайн мэдээлэл нь илт худал боловч хүний нэр төр алдар хүндэд бодит тохирол учруулаагүй. Түүнчлэн мэдээллийг хохирол учруулах зорилгогүйгээр тараасан эсвэл дамжуулсан ялимгүй тохиолдлыг ч хүний нэр төр алдар хүндэд халтсан гэж үзэж гэмт хэрэгт тооцохоор байна. Гуравт, олон нийт тараасан гэж үзэх шалгуур хүрээ тодорхойгүйгээс нийгмийн сүлжээнд нийтлсэн мэдээллийг цөөн хүн дэмжих тэмдэг дарсан эсвэл хязгаарлалтын хүрээнд хуваалцсан үйлдэлд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой болжээ. Дөрөвт, уг гэмт хэргийн хохирогчд тооцогдох этгээдийн хүрээг хэд өргөжүүлсэн байна. Тодруулбал төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааг шүүмжилсэнийг хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халтсан хэмээн ял оногдуулсан тохиолдол гарсан байна. Тавд, эрх зүйн тодорхой байдлыг хангаагүйгээс мөрдөгч прокурор, шүүгч уг зохицуултыг үзмжээрээ эсвэл дур мэдэн хэрэгжүүлэх, уруулаа ашиглах эрсдэл үүсгэсэн байна. Үнцэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай зайлшгүй тэнцвэртэй байх гэсэн шалгуурыг хангахыг тохирсон байх зарчим шаардна. Энэ дагуу шалгахад дараах үндслэл тогтоогдож байна. Нэгд, алдар хүндийг хамгаалах нь үндсэн хууль заасны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болох хууль ёсны зорилго мөн. Эрүүгийн хуулийн 13, 14-р зүйл нь хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халтсан илт худал мэдээллийг олон нийт тараах үйлдэлийг зогсоох боломжтой байх тул эдгээр эрх ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн уялдаатай байна. Түүнчлэн хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд илт худал мэдээлэл тарааж халтсан үйлдэлийг гэмт хэрэгт тооцсон байна. Энэ ойлголт нь хуулийн этгээдийн эдийн засаг, аж ахуйн шинжтэй хууль ёсны ашиг сонирхолд илүү хамааралтай тул иргэний эрх зүйн хамгаалтад түлхүү хэрэглэгдэж ирсэн бөгөөд энэ хүрээнд үр нөлөөтэй хамгаалагдах боломжтой байна. Иймд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг эрүүгийн хуулиар хязгаарлах үндслэл болох ут зорилго болохооргүй байна. Хоёрт, маргаан бүхий зохицуулалт нь хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад зайлшгүй арга хэмжээ биш байна. Учир нь худал мэдээлэл тараах үйлдэлийг гэмт хэрэг тооцож ял шийдэх төдийгүй эрүүгийн хэрэг үүсгэж баривчлах, цагдаа орих, үзлэг нэгжлэг хийх, мөрдөн шалгах, нууц ажиллагаа явуулах зэргээр үндсэн эрхэд илүү ихээр халтах боломжтой байна. Харин иргэний хуулийн зохицуулалт нь мэдээллийн үнэн зөвийг хариуцах, няцаалт хийх, уучлалт гуйх, гим хорыг арилгах зэрэг илүү хөнгөн аргаар хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг адилхан үр нөлөөтэй хамгаалж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл нийтлэх эрх чөлөө болон бусад үндсэн эрхэд илүү бага хэмжээгээр халтгаар байна. Түүнчлэн Монгол улсад хэрэгжиж буй сэтгүүлчийн ёс зүйн зөрчил болон мэргэжлийн алдааг хян шийдвэрлэх, сахилгын шийтгэл хүлээлгэх өөрийн зохицуулалтын механизм нь хэвлэл нийтлэх эрх чөлөөнд илүү бага халтсан шүүхийн бус арга замаар алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах боломжтой байна. Гуравт, эрүүгийн хуулийн 13, 14-р зүйл нь хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан илт худал мэдээллээс гадна ийм хохирол учруулаагүй үзэл бодлын бусад илэрхийллийг хязгаарлаж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэл нийтлэх эрх чөлөөний хэрэгжилтэд хэд сөрөг нөлөө үүсгэсэн байх тул тэнцвэртэй байх шалгуурыг хангаагүй байна. Тодруулбал авилга албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил зэрэг нийтийн ашиг сонирхлыг хүндсэн асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэний төлөө эрүүгийн хэрэгт шалгагдах, баривчлагдах, цагдаа хоригдох зэргээр үндсэн эрхээ хязгаарлуулах, цаг хугацаа алдах, зардал гаргах, улмаар ял шийтгүүлэх боломжтой байна. Эрүүгийн хэрэгт буруутгаж буй хинч ийм нөхцөл байдалтай нүүр тулах боловч худал мэдээлэл тараах гэмт хэргийн хувьд иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь үүнээс имиж болгоомжлолт автах, улмаар нийтийн ашиг сонирхлыг хүндсэн асуудлаар эрен сурвалжлах, мэдээлэх, шүүмжлэгээс татгалзах буюу өөрийгөө цензурдах бодит эрсдэл үүсгэж иргэдийн мэдээлэл хүлээн авах эрхийн хэрэгжилтэд саад учруулж байна. Түүнчлэн уг зохицуулалт нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шүүмж илэрхийлсэний төлөө иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллага ажилтны эсрэг гомдол гаргаж эрүүгийн хэрэгт шалгуулах замаар ардсан нийгэмдэх олон тал шүүмжилт дуу хоолой чөлөөт хилцүүлгийг намжаахад уруулаа ашиглагдах эрсдлийг бий болгож байна. 3.
хүний алдар хүндийг хамгаалах зорилгоор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хуулийн зохицуулалт нь эдгээр үндсэн эрх хоорондын тэнцвэрийг хангах, эрүүгийн хуулиар хязгаарлах тохиолдолд түүний хүрээг ноцтой төвшөнд явцууруулан тодорхойлох болон нэмэлт эрхийн шалгуур зэрэг тусгай шаардлагыг хангах ёстой. Эрүүгийн хуулийн 13-14-р зүйлд эдгээр тусгай шаардлагыг хангаагүй байна. Тус зохицуулалт нь хүний алдар хүнд халдшгүй байх эрх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хоорондын тэнцвэрийг хангаагүй байна. Учир нь нэгд нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэнийг бусад төрлийн илэрхийллээс илүү хамгаалах зохицуулалтыг хуульчлаагүй байна. Хоёрт төрийн өндөр албан тушаалтанд зэрэг нийтийн зүтгэлтэн өөрийнхөө эсрэг шүүмжийг иргэнээс илүү хүлцэн дэвжих эрх зүйн зохицуулалтыг бий болгоогүй байна. Гуравт үйл баримтын шинжтэй мэдээлэл болон үнэлэлт дүгнэлтийг ялгаж зохицуулаагүйгээс үйл баримтын шинжтэй мэдээллийг үндэслэн илэрхийлсэн үнэлэлт дүгнэлт үзэл бодолд эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй байна. Дөрөвт мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүл зүг тусгайлан хамгаалаагүй байх тул нийтийн ашиг сонирхолтой холбоотой үйл баримтыг үнэ чударгаар мэдээлэх явцад гарсан мэргэжлийн алдаанд яаж шийтгэх боломжтой байна. Эрүүгийн хуулийн зохицуулалт нь хууль бус үйлдэл хариуцлага хүлээх хамгийн хатуу эцсийн арга хэрэгсэл учраас хүний алдар хүндийг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, иргэний хууль тогтоомж зэрэг бусад арга хэрэгслээр хамгаалах боломжгүй онцгой тохиолдолд зөвтгөгдөнө. Тодруулбал хүний алдар хүндэд бодиттой хохирол учруулсан ноцтой үйлдэлийн объектив субъектив талын шинжийг наривчлан зааж гэмт хэрэг тооцох боломжтой бөгөөд түүнд оногдуулах ял нь тухайн гэмт хэргийн шин чанар хэр хэмжээнд тохирсон байхыг шаардна. Хэд өндөр хэмжээгээр торгох эсвэл хорих ял зэрэг хүнд ялаар шийдэх нь энэ шаардлагыг хангахгүй. Эрүүгийн хуулиар зохицуулах тохиолдолд түүний хүрээг ноцтой төвшөнд явцууруулан тодорхойлох төдийгүй уг гэмт хэргийг хян шийдвэрлэх явцад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг дур мөдөн хязгаарлахгүй байх, уруулаа ашиглахгүй байх процессын эрх зүйн баталгааг бүрдүүлэх шаардлагатай. Тухайлбал гэмт хэргийг хян шийдвэрлэх явцад үндсэн эрхийг хязгаарлах асуудлыг гагцгүй хуулиар наривчлан зохицуулах, эдгээр зохицуулалт тохирсон байх, шүүхийн үр нөлөөтэй хяналтад байх зэрэг зарчимд бүрнээ нийцэх ёстой. Гэтэл эрүүгийн хуулийн 13-14-р зүйл нь хүний алдар хүндэд бодит тохирол учруулсан байхыг шаардаагүй төдийгүй алдар хүндийг гутаасан үйл баримтын шинжтэй мэдээллийг худал гэдгийг нь мэдсээр санаатаа тараасан байх зэрэг шалгуурыг тусгаагүй байх тул ийм хохирол учруулаагүй ноцтой бус буюу ялимгүй үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна. Харин худал мэдээлэл тарах гэмт хэрэгт хорих ял шийдэхээс татгалзаж торох ялын хэмжээг бууруулсан тохирсон арга хэмжээ болжээ. Нэмэлт эрхийн шалгуураар шалгахад маргаан бүхий зохицуулалт нь хоёр үндсэн эрхийг хязгаарлах үр дагавартай байна. Тодруулбал хүний нэр төр алдар хүндийг хамгаалах зорилгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахын зэрэгтэй зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх болон ийм төрлийн хязгаарлалт тогтоох талсан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байна. Зорчих эрхийг хязгаарлах нь иргэд болон сэтгүүлч хэвлэл мэдээллийн бусад ажилтан нийтийн ашиг сонирхлыг хүндсэн асуудлаар мэдээлэл хаах, хүлээн авах түгээх эрх болон хэвлэлийн дэлхийн эрх чөлөөгөө эдлэхэд саад учруулах эрсдэлтэй байна. 4. Дээрхийг бүхэлдэн дүгнэж үзвэл маргаан бүхий зохицуулалт нь үндсэн эрхийн хязгаарлалтад тавих нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй байна. Иймд эрүүгийн хуулийн 13-14-р зүйл нь үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх чөлөөний болон хууль дэдлэх зарчмыг 16-р зүйлийн 16-гийн 17 дахь заалтаар хамгаалсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, мэдээлэл хаах, хүлээн авах түгээх эрхийг тус зөрчиж, улмаар 70-р зүйлийн 1 дахь хэсгийн үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх зарчмыг алдагдуулсан байна. 5. Худал мэдээлэл тараахыг гэмт хэрэг тооцсон нь үзэл бодол итгэл үнэмшилт бус, харин түүний илэрхийлэлд тавьсан хязгаарлалт байх тул үндсэн хуулийн 16-р зүйлийн 16 дахь заалтын итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөг хөндөөг байна. 6. Эрүүгийн хуулийн 13-14-р зүйлээр хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халтсан илт худал мэдээллийг олон нийт тараахыг хоригдсон нь эдгээр эрх ашиг сонирхлыг хамгаалах хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд үйлчилж байх тул үндсэн хуулийн 19-р зүйлийн 1 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэхгүй байна. Монгол улсын үндсэн хуулийн 64-р зүйлийн 1 дахь хэсэг, 66-р зүйлийн 2 дахь хэсгийн 1 дахь заалт, үндсэн хуулийн цэцэд маргаан хийж ажиллагааны тухай хуулийн 31-32 дугаар
зүйлийг удирдлага болгон Монгол Улсын үндсэн хуулийн нэрийн өмнөөс дүгэлт гаргах нь 1. Эрүүгийн хуулийн 13, 14-р зүйлд хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийт тараасан бол 451-ээс 1300 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийт тусдаа ажил хийлгэх эсвэл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорч ирэхийг хязгаарлах ял шийтгэн гэж заасан нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн эрх чөлөө хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 16-р зүйлийн 16 дахь заалтын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үг хэлэх хэвлэл нийтлэх эрх чөлөөтэй мөн зүйлийн 17 дахь заалтын төр түүний байгууллагаас хууль ёсоор хамгаалвал тусгайлан хамгаалал зохих нууцт хамаарахгүй асуудлаар мэдээлэл хаах хүлээн авах эрхтэй 70 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн үндсэн хуульд хууль бүрнээр нийцсэн байвал зохино гэж заасныг тус зөрчсөн байна. 2. Эрүүгийн хуулийн 13, 14-р зүйл нь Монгол Улсын үндсэн хуулийн 16-р зүйлийн 16 дахь заалтын итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй 19-р зүйлийн 1 дахь хэсгийн төрөөс хүний эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх чөлөөг зөрчигдөө тэмцэх хөндөгдсөн эрхийг сэргээ эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасныг зөрчөөг байна. 3. Эрүүгийн хуулийн 13, 14-р зүйлд хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийт тараасан бол 451-ээс 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийт тусдаа ажил хийлгэх эсвэл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэн гэж заасныг үндсэн хуулийн цэцэд маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны 11-р сарын 25-ны өдрөөс эхлэн төтгөлзүүлсэвэ. 4. Энэхүү дүгнэлтийг үндсэн хуулийн цэцэд маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж хариу ирүүлэхийг улсын хурлд уламжилсуга. Даргалагч Г Баясгалан, гишүүд Д Гангабатар, Ил Үлзий сайхан, О Мөнх сайхан, Ир Батар гिचаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.